Дэлхийн нийт цар тахалт өртөн монголчууд бид импортын бараа авах боломжгүй болсон нь олон зүйлийг мэдрүүллээ. Тухайлбал энэ үед хүнсний хангамж багассан ч аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр цар тахлын үед хоол хүнсээр дамжих өвчин туссан хүний тоо 84.1%-аар буурчээ. Тиймээс Монголын нийт хүн амыг эрүүл байлгахыг гэвэл импортын хүнсийг багасгаж дотооддоо чанартай хүнс үйлдвэрлэдэг болох явдал юм. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг ард түмнээрээ нэгэн нэрж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх энэ цаг үеийг мэдрэн хугацаа алдалгүй хүнсний урсгалыг эхлүүллээ. Энэ ажлыг төр хувийн хэмшил ард иргэд дуу нэгтэй дэмжиж байна. Мөн бодит ажил хэрэг болохын тулд эрдэмтэн судлаачид оюуны баялаг бүтээгчдийн мэдлэг туршлагыг зайлшгүй сонсох шаардлагатай юм. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн ивэл доор хүнсний хангамж аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац, үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Бид хүнсээ өөрсдөө бэлтгэх ёстой. Алийн болгон бид айлаас сууж амьдрах уу? Алийн болгон бид бусдыг царайчилж амьдрах уу? Одоо бид өөрсдөө хийж, өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө бүтээдэг улс болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч орн болох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын ерөнхийлөгч Ногийн Хүрэл Сүх хүнсний хангамж аюулгүй байдлын бодлого зохицуултыг үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачлаг гаргаж 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнийг салбарын эрдэмтэн судлаачид маань түүчилэн дэмжиж, хүнсний хангамж аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухааны технологийн нууц зөвлөгөөн, мөн эрдэмтэн судлаачид оюутны бүтээл инновац бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж байгаад талархаж байна. Эргээд тухайн одоо салбартаа эрдэмтэн мэрэгэл та бүхний одоо гаргасан сандууд туслалаа олж ажил хэрэг болгоход бол их чухал юм а гэж ингэж үзэж байна. Ер нь бол энэ тэр мод үндэсний хөдөлгөөнч, хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын энэ одоо үндэсний хөдөлгөөнч энэ улс даяар Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн санаачлаад улс төрийн манлайлал зөвлөлд хийж байгаа энэ ажлууд бол өөрсдөө шинжлэх ухаанд суурилах хэрэгтэй гэж үзэж байгаа. Судалгаа шинжилгээнд суурилах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хүнсний хангамж аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац, үндэсний зөвлөгөөн. Одоо Ухааны хүнс ерөнхийлөгчийн хийж байгаа ажил нь бодиттой ажил болно. Нэгдүгээр одоо улсын хурлаар дотоод төсөлд одоо батлагдлаа. Мөн хийх 116 ажил нь батлагчлаа. Дээрээс нь 1.7 их найд төгрөгийг 5 жилийн хугацаанд зарцуулах нь тодорхой болчлаа тийм ээ. Тэгэхээр мөнгө санхүү байж асуудал шийдэгдэн тийм үү. Тэгэхээр 19 эрд төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 5 жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах ийм боломж нь нэгдэж байна гэсэн үг. Дотоодын үйлдвэрлэгч нар одоо гадаадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхгүй зэм макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл үнийн хувьд одоо дотоодын үйлдвэрлэгч маань гадны одоо үйлдвэрүүдэд өрсөлдөх ийм хэмжээнд хүрэхийн тулд бид нар одоо татварын болон эдийн засгийн техникийн зохицуултын маш олон уялдаатай ийм бодлогыг хэрэгжүүлж өнөөдөр дотоодын үйлдвэрлэл маань хөгжих ийм орчин бий болох ёстой. Бид нар энэ салбарынхаа бүх эрдэмтэн судлаачдыг хамруулж, тэр нь бол эрдэмтэн судлаачдынхаа одоо ерөнхий өнөөдрийн одоо хөгжил өдөө хүртэл хийсэн одоо ажлуудын төгөлцсийг нэг ярилцъя. Цаашдаа өнөөгийн нөхцөл байдал ямар вэ? Цаашдаа бидний шинжлэх ухааныг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж холбож ажиллах тал дээр ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах тал дээр мэдээд одоо дэлгэрэнгүй ярилцъя гэсэн зорилгоор одоо энэ өнөөдрийн зөвлөгийг зохион байгуулж байгаа. Монголын зүүр цэцэн үгэнд эртний өвгийг шинжил эрдэмтний яриаг чагна гэж хэлсэн байдаг. Дөр засаг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх томоохон бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхдээ оюуны баялаг бүтээгчдийнхээ санал зөвлөмжийг сонссонд хүрэлцэн ирсэн 800 гаруй зочид төлөөлөгчд талархаж байгаагаа илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгчөө санаачлаг гаргаж эрдэмтдийнхээ толгойд байгаа баялагийг эх орныхон хөгжилд, эхний ээлжинд
хүнсний өвсгөлийн өрнөлтөнд ашиглахаар зорин хөдлөсөнд Монголын нийт эрдэмтэн судлаачид бид дүүлийн баяртай байна. Тэгээд хөдөө аж ахуйн салбарын 95% нь шинжлэх ухаан, ердөө 5% нь ажил байдаг гэж Израилийн нэр судлаач, улс төрч Шимон Гойн хэлсэн үгтэй олон улсын хөдөө аж ахуйн салбарын судлаачид, манай үндэсний салбарын судлаачид бас санал нэгтэй байдаг. Монгол улс үндсэндээ Улаанбаатараар төмс үндэсний ногоогоор 1990 оны хүртэл дотоодын хэрэгцээг үндсэндээ бүрэн хангаж ялла шүү дээ. Тэр бол болгон дандаа шинжлэх ухааны үр дүндээр суурилж ирсэн. Монгол улс хүнснийхээ хангамжийн өөртөө үйлдвэрлэл бүрэн хэмжээгээр үйлдвэрлэж чадж байгаа үг бол харамсалтай нүггүй байна. За энэ хангамжийн асуудлын нэг 42.1% нь гаднаас хамааралтай байна гэсэн үг байна. Тэгэхээр энийг бид нар ялангуяа биднэрт энийг ямар байх ёстой вэ гэдэг тал дээр сургамж болохоор энэ өнгөрсөн жилүүдийн ковидын нөхцөл байдал харууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын хөтөлбөрийг бол хүнс үдээ аж ахуйн салбарын эрдэмтдүүд бол маш өндөр хүлээж авч байгаа. Яагаад тэгэхээр зэрэг өмнө нь бол Монгол улсын хүнс үдээ аж ахуйн салбарын эрдэмтдийн маш олон бүтээлүүд цаасан дээр байдаг байсан. Тэгээ энэ олон бүтээлийг үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах юм уу маш том боломж бүрдсэн гэж харж байна. За их баярлалаа. Тэгээ өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа энэ хүлээж авах инновацийн улсын том зөвлөгөө зохион байгуулж маш их баярлж байна. Тэгээ эгч нь Малч эрдэмчлэгээний судалгааны ажлаар 32 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ өнөөдөр бол тэжээлийн олон настар Монгол орнд бол тэжээлийн асуудал маш чухал болж байна. Тийм учраас өмнө нь хүлээж авах сургуульдраас ерөнхийлөгч маань ирсэн. Тэгээ ерөнхийлөгчд бол би тэжээлийн ургамлын үр үржүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг нь ерөнхийлөгч маань маш дэмжсэн. За тэгэхээр өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэж байгаа энэ зөвлөгөө бол маш цаг үеийн олсон зөвлөгөө юм. Аюулгүй байдал гэдээ ярихаар бид нар мал амьтны өвчлөлтөд холбож ярьж байгаа. Гэхдээ зэрэг олонний анхаарал татаад байгаа бол мал амьтны гоц халдварт өвчнүүд байдаг. Гэтэл дотроо бид нар судалгааны үндсэн суур үзүүлэгдэх юм маань мал амьтны халдваргүй өвчин судлал гэж байдаг. Тэгэхээр зэрэг энэ судалгаа бол бидний хуучин нийгэм социалист нийгэм гэж ярьдаг. Энэ үед бол маш өргөн дэлгүүр далайстай хийгдчихсэн боловч 1990-ад оноос хойш бол үндсэндээ орхигдсон гэж бол хэлж болно. Тэгэхээр бид нар хүнсний аюулгүй байдлыг аваад үзэхээр зэрэг мал давж ярьж ийн ашиг шимэн буурч ийн муудаж байна гэж ярьдаг. Тийм учраас судлан тогтоож одоогийн байгаа түвшинг судлаж гаргаж ирэх нь бол хамгийн чухал юм аа. Энэ ерөнхийлөгчийн зохион байгуулж байгаа санаачилсан энэ хөдөлгөөн бол үнэхээр яг цагаа олсон хөдөлгөөн болж байна. Яагаад тэгэхээр манай Монгол улсын хүн амын өвчлөл бол ерөөсөө хоолноос нэгдүгээр зохисгүй хоолсноос хоёрдугаар тэр хоол хүнсэнд орж байгаа материалууд маань үнэхээр аюулгүй байна уу гэдгээс болж л энэ бүх өвчлөл энэ бүх асуудлууд үүсэж байгаа учраас энэ бол үнэхээр цагаа олсон ажил болж байна гэж үзэж байна. Тэгээд бид нар аюулгүй хүнсээр эрүүл аюулгүй хоолыг шимт хичээлтэй хоол үйлдвэрлээд хүн ам хэрглэж явах юм бол бүгдээрээ л эрүүл Монгол хүмүүс олно л гэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ард нийтээр хөгнүүлж байгаа хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж гэсэн энэ нэг төлөвлөгөө маань хүн болгон төсөлтөд оролцож хүн болгон бүгд дэмжин ажиллаж байна. За энэ хүнсийг аюулгүй хүнс үйлдвэрлэх, аюулгүй хүнсээр эрүүл мэндэ хангах хүн хангая гэж байгаа бол аюулгүй сав баглаа баатал, аюулгүй нэржин бүтээгдэхүүн буюу сав баглаа бааталд боловсруулах, тээвэрлэх, хадгалах юм учиртай байт юм аа. Манайх бол хоньны ноосоор органик бордоо хийж байгаа. Дэлхийд анх удаа Монгол улс маань хоньны ноос органик бордог экспортлж байна. Тэгэхээр бол бид нар энэ үйлдвэрээ байгуулсан цагаас ахуулаад ерөөсөл улс орны аюулгүй байдлын суурь нь бол ерөөсөл эрүүл хүнс, ард түмний минь эрүүл мэнд хэрэгтэй гэдгийг бол ойлгочихсон. Тэгэхээр энэ ялангуяа манай ерөнхийлөгч хөрөсөх ган санаачилсан энэ зөвлөгөөний суурь нь бол бүр хөрс бордооноос эхлэх ёстой байна. Хоол хүнстэй байх эрх алдагдвал ямар нөхцөл бий болохыг Непал улсын жишээнээс харж болно. Непал улсын хэмжээнд өрхийн хүнсний аюулгүй байдал дөнгөж 48.2% бөгөөд 2 сая орчим хүн хоол тэжээлийн дутагдaltaа гэжээ. Бид хүнсний хувьсгалыг одоо л хийхгүй бол дээрх нөхцөл байдал бидний маргаашийн дүр зурагч байж мэднэ. Эрүүл Монгол үндэстний төлөө эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид асуудал дэвшүүлж шийдэл ярилцлаа. Энэ өдрөөс эхлээд монголчуудын эрүүл мэндийн хувьсгал эхэлж байна гэж миний хувьд дүгнэж байна.
Яагаад гэвэл Монголын хүнс хоол тэжээлийн асуудлууд монголчуудын эрүүл мэндийг тодорхойлж юм аа. Энэ мал хэдэн сарын хэдний өдөр түрүү цаашдаа ямар вакцины дуудах юм. Тэгээд малчид одоо хэдий дивэндээ үйлдвэрт авчиж өгөө гэдэг энэс өмнөх хэсгийг програмыг бас хөдөө аж ахуйн явж байгаа гэж хааштай энэ програмаар хийхгүй дангаад соёлын хөвчлүүд бол ингээд програмд зохион байгуулалт зохиогоо явах бас хүндрэлтэй байна. За Монгол улсын бол тусаар дотнод эрүүл яас. Монгол орны өв соёл түүхэн гэсэн бас эрүүл яас. Монгол орны эдийн засгийн эрүүл яас. Энэ одоо үндэсний том зөвлөгөөнд одоо нутаг орноо төлөөлж ирсэн. За би Булган аймагт бол ясны жижигхэн хэмжээний өрхийн одоо дахианы өрхийн ажил хийдэг хүн байна. Энэ импортоор орж ирж байгаа энэ дахианы одоо өндөгөнд бас нэг тодорхой хэмжээний татварыг одоо нэмж өгөхгүй бол орон нутагт байгаа манай Монгол улсад байгаа дахианы аж ахуйн үйлдвэрлэгчин бол ингээд яваад байх юм бол Монгол улсын хэмжээнд бас хүндхэн байдалд орох гээд байна. За тэгэхээр энэ чиглэлээр дуурдаг хүн зөөн болсон учраас төр засгийн бодлогонд ер нь нэмэлт талын асуудал баг орхон байсан гэж хэлэхэд дэлгэцгүй байгаа. Манай улс олон нэр төрлийн хүнсийг импортоор авч байгаа нь химийн хорт болон цацраг идэвхт бодис, хүнд металлын агуулмж өндөртэй, хадгалах тээвэрлэх явцад эрүүл ахуйн горим алдагдсанаас элдв нян хөгжим өөгөнцрөөр бохирлогдсон хүнс хилээр орж ирэх эрсдэл өндөр байна. Иймээс Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан хүнсний хувьсгал нэгдэж өөрсдөө хийж бүтээдэг бүтээсэн зүйлийнхээ чанар стандартаар дэлхийд өрсөлддөг улс болцгоё. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе.